Сэлэнгийн хөвөнд эмээтэйгээ өссөн ч сэлхийн сураагүй орилохын сурсан гэгддэг Балжаа ах минь бага насандаа бусдын адилаар үе тэнгийн нөхөд төгөө шорон талбайд бужигнаж өвдөг тохоо хоёроо шалбалан хөлбөмбөг тоглож явжээ. Яг тухайн үед хөлбөмбөг тоглож явахдаа сургуулийнхаа хүүхдүүдийг зохион байгуулж хэд хэдэн баг болгон тоглуулдаг чамгүй менежер явсан гин. Улмаар дунд сургуулаа төгсөөд Орос хэлний багшийн дээд сургуульд орж эрдэм ном гэхээсээ илүүтэйгээр ирээн бөмбөгний сонин сайхныг Оросын сонин хэвлэлүүдээс уншиж Орос хэлний мэдлэгээ зузаатгаад авсан удаатай. Сургууль төгссөнийхөө дараагаар 10 гаруй жил ардын багш хэмээгдэж явахдаа олон шавь нартаа Орос хэл заахаасаа илүүтэйгээр хөлбөмбөгөөр ярьж өгдөг байсан гэвэл буруудахгүй болов. Ингээд 2006 онд хөлбөмбөгийн бурхан тэнгэр ивэлээ хайрлаж түүнийг тайлбарлагч болгосноор өнөөгийн бидний мэддэг сөн кодод Балжин тодорч ирсэн түүхтэй. Энэ хүний хөлбөмбөг сонирхдаг гэхээс нь илүүтэйгээр багш хүн учраас хинтээж илэн далангүй харьцдаг, хэний ч сэтгэл санаа байгаа байдлыг ойлгодог. Энэ хүнтэй ямар сэдвээр ярилцах вэ гэдгийг сайн мэдэрдэг учраас өөрийн найз нөхөд хүндэлж явдаг хүмүүсээ Балжин юмтай өдөр нэвтрүүлэгтээ урьж оролцуулан илэн далангүй ярилцаж үзэгч түмэндээ хүргэхээр болсон юм. За Балжин юмтай өдөр эхэлж байна. Өнөөдөр манайд бол миний багш хамгийн хүндтэй хүн бостой өрөлцөн ирчгээд байж байгаа. Соёлын сэтгэлтэн Шагдраа сүрэнгийн гүргэлсэр гэж. За энийг бол Монголын ард түмэн бүгд таныг бол баг цолсон цолсон гэж байгаа. Балжин юмтай өдөр нэвтрүүлэг яваад ирэн баг 3 сарын шахуун нүр үзэх гэж байна. Анхны өдрөөс эхлээл танд урилга явууллаа. Тэгсэн чинь та эхлээд тоглолттой байлаа бүхэн өргөнд. Бүхэн өргөнд тоглолт хийгээл бөө мөнгө олж аваад сая 2 сар гадаадаар явчлаа. Энэ талаараа ярьж өгөөч. 11 сарын сүүлээр би Герман яваад. Манай том охин Германд идэв. Тэгээ 2 дахь өөхтө төрүүлээд тэгээ 2 сар гарын ачцээгээ хараад. Наслахын буян байл үзэх юм даа нэг сайхан. Тэгээ их сонин. Зээ ингээл сайхан төрөөл маргааш имлэгээс гарна гэсэн чи би очиргүй. Ноён сарддаг нэг сэтгэл өрөөд сайхан жимдаа гэж бодоод тэгээд би нэг тийм шүлгэлсэн арман бичсэн. Арман ч яг одоо том хэмжээний бүтээл. Одоо хэд хоногийн дараа үзэгчдийн цагаан сарын өмнө хүрнэ. Тэгээд тэр нь юуны тухай юм бэ гэвэл энэр энэрхийн тухай. Хүний эцэг их болохын зовлон, хүний үр болохын зовлон гэж бас нэг ертөнц байна даа тэр чинь. Бид нар зүгээр төрүүлдэг, гаргадаг, хүлээж авдаг л хараад байдаг. Шагтгандаа бол их Монголыг томгоос оруулсан тийм биш ээ. Санаас. Одоо тахгүй гарна тийм сантай байна. Өгөөтэй зуны ядаг шүдэрээр нь хөлөөн гойдог. Хүрэн толгойн айдсан шавхаагаар нь хоолойхон гойдог. Би Монгол орнд байдаг. Саяхан би нэг 5 дугаар хийгээд өөрийгөө ер нь нэлээд том ярилцагч болж гин үү, хөтлөгч болж чадах нь үгүй юу гэд гомбын зол жаргал гэдэг хүн рүү ярьлаа. Тэгсэн золоо хурдаас ерөөсөн ганцхан хариулт хэлсэн. Чи гүр газар гэж мундаг том багштай байж над руу юугаа хийж ярих нүдэ гэж хайрын ер нь аль нь том юм бэ? Би гайхаад байгаа. Тэр ярилцлагын хэцүү тийм хэцүү гол. Хэцүү амар хэцүү. Танд хүнийг авч явахгүй бол би бол тэгэл юусоо бүр тагш байхгүй болчихно гэсэн. Яа надад хариулахгүй байж болно би 200-аар дугаар хийсэн бас хэцүү дээ шүү. Тийм бас хэцүү. Тэгээд ер нь гоё л доо хүнтэй ярих сайхан шүү дээ. Нэг ингээд ярих гэхээр асуух гэхээр урдаас ингээд зүгээр шууд асуух гэж байгаа юм мэдэрж яриад байдаг хүн бас нэг хэцүү юм тийм ээ. Асуугаад байхад дуурдаг нь үстердгээ өгч ганц өгүүлбэрээ тэр гिचээ суугаад байхад энийг ер нь яаж балансыг бариулах ёстой юм бэ? Тийм юм зүгээр тийм хөгжлтөнүүд их байдаг юм. За. Би нэг ярилцлага нэг хүнээс авсан чи ганц хөвөл хариулдаг. За. За одоо сайхан амарч гин үү да гэсэн. Сайхан. Хэдэн жил одоо хань хариулж гин үү? 9 жил. Юу ч ганцхан үг. Тийм ээ. За энэ сайхан мэдээ сүргийнхээ бэлчээгээр наан би чи зүгээр адууны хөлөөр өмнөх харахгүй сарны адагмарны тоороноос үр хаяараад сайхан нутаг юм аа. Тийм. Тийм. Ерөөсөө тийм. Их зовлонтой. Нэг хүнээс ярилцлага асуух гал асуултаа тавингууд. Тэ. Цаашаа гаргаад ирсэн. За. Энийг асууна гэж өөрийгөө ч уншиж байгаа юм чинь. За яг хайт намсагчаа винаар 9 жил ингээд шууд. За ингэ бодоо. Ингээ гаргачих байгаа байхгүй. Янз бүр. Эсвэл зүгээр асуулахгүй яриад идэх юм байна. Харин тийм. Тэгэхээр найруулагч цагнаад ах юм. Чи сонсогчийн үүрэг гүйцэтгэлээгээд юм асуунда тэрийн асуунда гэж бодж итэл ингээд асуулахгүй яриа яваад байгаа бох. Асуу жилээтэй. Нэг юм санаа бий. Тулалдаа наахан тулалдаан болж хахад цаана хүн загас барьж ирсэн тухай. Тэгэхээр загас барих гэдэг юмыг амгалан тавин бодох
Юмыг хамгийн уужуу тайван бодох тийм шалтгаан байдаг юм шиг ба. Чухамдан арслан амгалан байна гэдэг бол байгаль дэлхий өөрөө амгалан байна гэсэн. Би танаас нэг юм асуу. Та хэдин хэлтэй вэ? Гадаадын хэл. Би зүгээр орос хэл жаахан билүү юм байхгүй. Англиар бол деклараци л өгнө илүүж чадахгүй. Тийм. Тий. Таныг Зимбабве хэлтэй гэж би хүнээс сонсон. Та их том их дэлхийн арга хэмжээндээр та Зимбабвегийн ерөнхийлөгчийн хэлснийг орчуулсан гэд тэгээд тэр хүний муудлаа юм. 1989 онд дэлхийн залуучуудын 13 дахь фестивал болоод Солонгосын 5 дугаар сарын 1 гэдэг зингэлт хүрээлэн гэж. За өөрөө тайлбарлагч хүн мэднэ. Тэр олон улсын тайлбарлагчтай ингээ мөр зэрэгчээд төрийн талбай урдаан тавьчаа сууж явах бол огшгоор шүглээ. Тэст ингээ яг зингэлт хүрээлэн гэсэн. Тэгээс миний амьдрал дээр хийсэн хамгийн гоё юм тэр сэтгүүлч болол. Тэгээ байсан чинь манайхан чинь нөгөө тэрнээс чинь нээлтийн 10 минут амжуулна. Тэгтээ чи амтеатрын бүгдхэнд ороос очих гэхгүй юу? Хойд Солонгос нарийн шуун дээр ингээ 5 юм өгнө. Нэг шат аваад нэг нь аваад нэг шат авсаар аваад яг тэр тайлбарлагчийн үнд нэхгүй юу? Яа дайжсэн жил одоо 7 яг давхцаал. Бихнээ сонсож байгааг бүр газар сонсож байгааг бихнээ сонсож байгааг бүр газар сонсож байгааг гэлээ. Би нөгөө унтараа сонсож байна гэсэн чинь за адья дарга ирсэн намын дуурай зөвшөөрсөн шүү. Шууд дамжуул гэсэн амжилт үсээ эпит гарлаа гэхгүй юу? Амжилт үсээ гэдэг эпир гээсэн. За хуаалах гэж байгаа юм биш. Тэр чинь 4 цаг шууд дамжуулах болсон. Би бол 10 минут авна. Кимэрсэний яриг орчуулгыг бэлдсэн тэрийг дамжуулна. Тэгээ Монголынхан юу залуучуудыг орж ирэхээр нэг идэх үг юм л юм байсан байхгүй. Эрхэм хүндэт үзэгчтэй дэлхийн залуучууд өөтний 13 дугаар их наадмыг бүгдээр нь чарлсан Солонгос улсын 5 дугаар сарын 1-ний цэнгэлд хүрээлэнгээс олон улсын сансын холбоогоор шууд дамжуулахад бэлэн боллоо. Өнөөдөр гээд ингээд явлаа да. Тэр жагаа бэлдсэн. Тэгэл дараа нь ингээд ингэсэн чинь Зимбабве ерөнхийлөгч үг хэлнэ л гэж шүү. Шууд явж байгаа. Ямар ч арга. За. Тэг би бодохгүй за. Монгол Зимбабве хэл мэдэх юм байна. Энэ Зимбабве дэлхийн залуучдын их наадмыг сөнлөөд гэж лав ярихгүй байна. Тэгээ тэр үеийн дивизн империализмын эсрэг мэсэг сүртэй нэртэй байсан шүү. Тэгээд явлаа. За. Эрхэм үндэт одоо энэ нутагт ирсэн дэлхийн одоо өнцөг болонгоос ирсэн залуучуудаа манай гарагийн энгийн хэрэглэгч хүмүүсээ хүндрэлтний хавар бүх сүмийн дэвшил итгэлсний баталгаа болсон манай гарагийн залуучууд энэ хүү зурлж хүндрэлтний толгомдсон асуудлыг дуусгадаа. Дуусгая. Их наадмын ажил амжилт хүсье дуусгая яриад. Тэгсэндээ сүүлдээ бол нөгөө их наадмын хөтөлбөрүүдийг авч туулаа. Наадмын өдрүүдэд тийм арга хэмжээ явж байгаа тул тийм ингэж нийгмийн толгомдсон асуудлыг ингэж байгаа бол үнэхээр энэ хүндрэлтний ийм асуудал үлээ. Тийм ээ. Бид нар дээрээ нэг настай дэрэг дэлхийн хэмээ ганцхан гарагт амьдарч байгаа гэж дөрөв өстэй холбоогоо манай найлагч. Гүрээ ойлгож байна бид нар дууг намсгасан ойлгож байна. Наа Зимбабве шүлэг бичдэг Зимбабве биш үү гэсэн. Уянгалах гэж яахгүй юу? Дээрээ нэг нартай дэлхийн хэмээ дайдаг гэсэн. Арай уянгаж байна надад. Ойлгож байна. Чи тэгэл яваад байх гэсэн. 20 минут ярьж байгаа чи. Тэр бүх юм хамаад. Тэ? Бүр сүлдээ зурж ярихгүй болохоо очиж байгаа чинь. Тэгэж нэг Зимбабве болсон. Хамгийн анх ямар бурхан тэнгэрийн ад завшаанаар тайзан дээр гараад ирсэн бэ? Бүр оюутан цагаач ярих гэдэг юм л та би одоо. Тийм биш нэг сургууль явахдаа өдөө ганцаар юм ярьдаг хөхтэйсэн шүү дээ. Моринд явахдаа. Биш ганцаар ярьдаг. Тий. Тэгээд тэр нэг ярьдаг юм чи явсаар байгаа. Тэгээд би ч утга зохиол ангийн оюутан. Тэгээд ер нь би чинь одоо ер нь бараг л 9 дугаар ангиас юм хөтлсөн хүн шүү дээ. Тэгээ бүр сүүлдээ юм болцсон. Тэгээ дуртай ч гэдэг юм уу. Тэгээд нэг тийм одоо тэр нэг юм нүдэндээ харанч гэдэг юм одоо. Энэ ярих хөтлөх юм да хайртай юм да. Тоглолтын дөрөхөн өмнө ингээл зүрх амар гарчих гал одоо хөтлөхгүй л үж яхад нэг тийм үе танд мэдээж байдаг л байсан баг. Тэгэхэд та ер нь яг за би ингээл гарлаа та гэхэд бол ер нь одоо яавал танд их гой санагдах уу ер нь? Би биш дээ. Тайзан дээр мөтлөхдөө нэвтрүүлэг үл тэгж яддаг юм да. Тайзан дээр мөтлөхдөө яг ингээл одоо пампар дугаараа ч юм уу тоглолт эхлэв шүү дээ. Яг тэр пампар дугуулахад би бижек өмсдөг. Тэр болт нэг зангиад байгаа яваад идэгий. Том тоглолтод яг өмсгөр ордог байхгүй. Уцс. Яг өмсөөл гаргаад ордог. Тэг чи орно шүү дээ. Орж юмд орно шүү дээ. Тэгжээж ордог байхгүй. А тэгээ хоёр дахь нь бол яг бай. Жаахан даруухан биш үг байж болно. Ханаа мэрэгжлийн хоёр хүн ярьж байгаа учраас хүмүүс юу гэж хэлнэ. Энэ хүмүүс намайг сонсох хэрэгтэй л гэж гардаг. Тийм омог бардам. Яана гэж гарах юм бол 2000 хүнээс яагаад дуурч чадахгүй шүү дээ. Эдгээр бүгдээр намайг сонсох хэрэгтэй. Би бол одоо атман гэсэн маягтай. Хөтлөгч хүнд бол хамгийн өндөр түшиг нь одоо ингээд хөлбөмбөг та тайлбарлаж яхад таны хамгийн өндөр түшиг нь бол тийм ээ тэр
намайг тэр хүмүүс сонсож байгаа гэдэг сэтгэл эргээд тэнд сонссон уран маргааш тань руугаар ярьдаг хөөш. Тэгээ яасан бэ? Одоо яах вэ гэж байгаа тэр амьд сүлжээчил бид нарыг авч явдсан шүү дээ. Өвөлжиг тойсон улсын ориг л бүгд өндөр. Өндрийн дундаас тэхийн зогсоол бүүрч өндөр. Өвөлжинд буугаад ав хэсэг зур ан хийлээ. Өвөлд бэлтгэхэд айлууд хэсэг зур ажил хийлээ. Челси аврагуудын лигийн финалд хожигдоход нь ганданд анхны номоншуулсан таа юу гэдэг. Өнөөгөө дөрүүлэхэд нөө. 12 онд дөрүүлэхэд нь уншилсан. Би таныг 2008 онд Манчестерт Москвад хожигдоход нь уншуулаад дөрүүлсэн дөрүүлэхэд нь юм. Хамгийн эсвэл тэр үнэн. Би зөвөрөөд очиад бичүүлсэн байна. Юу тэгээ хэлж өчүүлэх юм. Челси л гэсэн. Тэгэхээр лам юу? Челси л гэж хичээлээ. Уг зөв биччихэв. Би Челси гэлсэн шүү дээ. Манай хамаатны юм байгаа юм байна. За бодгоо одоо ном уншиж байгаа гэсэн. Тэгээд дараг мууч миний хамаатан болсон уу тэгээд болсон та нэр уушсан. Айгуу тийм сэтгэл хөдлөлт хайртай юм да тийм уншилж юм санагдаад байгаа юм чинь. Ер нь би танаас асуухад энэ хэр сэтгэхгүй хоёр яг хамт байдаг гэж энэ дээр та юу гэж тайлбарлах вэ? Гарцаагүй шүү дээ. Энэ хилмигээд олонгоо улс бол маш хурдан сэтгэж байгаа. Сэтгэн маш хурдан сэтгэн. Хүнтэй хэрэлдэхтэй хүртэл маш хурдан сэтгэн тэр чинь. Тэгнэ. Дахгүй сэтгэн шүү дээ. Аргагүй сэтгэн шүү дээ. Одоо ингээл юм хөдөлж яхад ард байгаа 3000 давхар одоо хөдөлж байгаа шүү дээ. Эрхэм хөдөлжтэй дадаа гэхдээ ард ууч ирээгүй тэрийг зарландаа гэж хөдөлж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Тийм ээ. Бүх юм тэр намайг харж тэр ингэж эндэ гэж бодож байгаа шүү дээ. Нэг уртын дооч чуулгын дооч өдөө ингэж сингэлдэ. Уртын доо ай зөхөө тэр хүн бид таваараа гэж хэлсэн. Өөхөө орлого болж байгаа. Зүгээр бадарч байгаа шүү дээ. Хай тэр хүн бид таваараа гэж хэлсэн гэсэн. Тэр шиг нэр бид нар ч ингээд юм хөдлөө нөгөө юмхаа ирээдмийг сайхан болгохгүй шүү дээ. Янз янз бодсон. Заавал ингээд уршаа бүх юм ярьж байгаа мэтэл заагаад очиж энэ дээр ирээдм тэрийг дараа нь тэрийг хөдөлжүүлээ. Ирээдм яг одоо энэ босгосон дээр нь яг муухан номер залчдаг юм уу тэргээ. Тийм ээ. Их мэлчдэг юм шовтон бодоод чадгаа хэрэггүй. Тэр муухан номерыг бушуухан шиг боссон ирээдм хийж өгөө. Тэгжэл төсгөлнөө хин жавхлын ирэх нөгөө ирэхгүй тэрийг тэр юм хөдлөж байгаа бодлоо өөр юм бодоод байгаа байхгүй. Гэхдээ ерөн зүгээр бид нар тийм хэлбэгээ заламгайдаач биш. Зүгээр энэ өгүүлэх урлаг гэдэг чинь хүндрэлтний сэтгэн урлагчтай. Би хайртай болоод өмөрдөг боломж судагдсан шүү дээ. Та хариулахгүй ч гэж болно нэвтрүүлгийн манай энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарын зочноор Улсын их хурлын гишүүн Савдангийн Одон Туяа. За та бол одоо сэтгүүлч. Би одоо таныг энэ сэтгүүлч гэдгийг чинь болуулаад одоо хоёлаа тайлбар руу орж ирнэ. За морины тайлбар. Таныг бол ерөөсөө наадан болохоор одоо миний аав ээж нар бол ерөөсөө хэний мөр дөрүүлэх үү гэдгийг хүсэн хүлээдгүй гүр узрыг юу гэж ярил вэ өвлөх хүлээ гэдэгтэй бараг бэлдээ сууж идэг ус. Хэдэн оноос хэдэн жилийн хүртэл тайлбарлалчлаа. 94 он 94 5 оноос нэг 98 9 он хүртэл мэрэж яах ядарсан юм. Сүүн амьдралын дэшэд доош орох юм байна шүү дээ уран бүтээлийг. Тэгсэн чинь надаас нийтэлж баабар годомжинд таарад юу нэг өрөөсөө юм гээ гэсэн. Чи яга зурагтаар ардгүй. Ээж зурагтаагаар бол нэг ойлгох шин гэдгийг гэхгүй юу. Тэрнээс том урам гэж байх уу те. Айгу баярлж байгаа чинь баабар тэгж үнэлдэг юм байна гээд. Чинь 7 хоногийн дараа шог цогтой нэг юм ганс ирсэн зурагтай өвгөн суудсан. Туучиг өрөөзөр хайчив. Нулимшин сүв битүүрх нэгэд тавьсан байхгүй. Би ч согтод айгүй баярлав. Та нар баярлалаа гэж хэлсэн л дээ. Тэшин дамаас босоод ирж байгаа юм чинь дээ. Би бол энэ хийдэг юм да хайртай. Би зурагтаар гарах гэж юм уу? Тийм ээ? Илэмгээ тамгаа үзүүлэх гэж энийг хийж байгаа юм биш. Соёлд нөтөлж ирсэн шүү 1974 онд би. Тэгвэл тэрнээс хойш 74 онд би телевизэд 18-ын клуб оюутан байхдаа хөтлөж ирсэн. Тэрнээс хойш өчнөө юм хөтлсөн. Одоо би энэ хөтлөж байгаа хийж байгаа юм да хайртай болохоос зурагтаар гарах гэж яарад байгаа юм биш. Тийм үү? Улаарад байгаа юм биш. Энэ юмдаа би зүрх сэтгэлээ өгчдөг байхгүй. Бүр байж чаддаг, уйлдаг. Ингээд тэсдэггүй. Одоо би ингээд морь арна мэд үү. Сайхан мэрэгсэн сайхан залуучууд тайлбарлаж байна. Би зүгээр ингэж боддоо шүү дээ чинь. Нуус хэлгээд. Одоо энэ морины уралдаан сайхан болно гэвэл мэд үү. Сайхан болгоё гэвэл үзэгч талдаа шүү дээ. Оюнбаатар битгийг хамт суулгах хэрэгтэй. Би санал нэг байна. Тий. Ягаад гэвэл уянгийн ажилтныг би хийгээд Оюнбаатар морио мэдхэд бол үзэгч 100% таашаалаа. Би ингээд тайлбарлаж яхад бодно шүү дээ. Ингээд энийг ингээд тайлбарлаж яхад шүү дээ. Шолон сэтгэлээ дахилан чулуун услаад яхавтай чонын хямар дээр хүн байна. Чулуун ачиг зорж идэ гэдэг шиг. Нэг аавын хөөнөл ядар шорон сууж байгаа. Гэхдээ баярын өдөр зорт үздэг бид нар. Гэж хөтөл бодож тайлбарлаж байсан нэг тийм хөсөлзөөл хийсэн гэж. Тийм ээ?
Сайн тайлбарч чадахгүй л дээ зүгээр сэтгэл зориг хүсэл юм байхгүй. Зүрх сэтгэлээ зориулсан хүн заавал нэг газар нэг хүнд ойрхон юм хэлдэг юм шүү. Хаа нэгэн газар нь зуу захиршуулсан 3 сумын морд ижигсэн юм шиг суман дэлгэрэн гайхуулж бүгд оргон батантай хөлийн 2 асар хичээн синхэрсэлгэд хээгэн гэтэл тэрвхэд Заан ямар ч байсан телевизийн салбарт хүч үзээд явж исэн Гүр Базар гэдэг хүн залуу хүний ам кинонд тоглоод эхэлсэн. Кино жүжигч ингэж таныг цолж болно. Би чинь таныг хөтлөгч, яруу найрагч, тайлбарлагч одоо кино жүжигчин гэсэн хүн ингэж ямар нэг юмны өндөрлөлт юм уу нэг өөрийнхөө сонирхсан юмыг олохын тулд янз бүрийн юмрыг үйдэн шүү дээ. Тэгж жагаад нэг юм барьж авдаа шүү дээ. Би ичихгүй тийм хөвгтэйсэн шүү дээ. Багшин дэдийн монгол хэлний ангид орчиход кино драмын хичээлээр суудаг байлаа шүү дээ. Ихэнх цагаа. Кино драмын миний үед өгсөн хүмүүс мэднэ. Тэний хичээлээр суудаг. Би дааж орч чадаагүй энэ л орхон шиг. Чирхэд очиж алиалагчээр шалгуулж ирсэн дээ юу шиг. за Тэгсэн дээ биш. Начиж араач алиалагч юм нэг бодсон уу гэдэг. Тэр чи мэдээж шүү дээ тий. Надад тийм нэг юм шалгуулж байгаа чинь төрийн шагнал нөгөө эмэгтэйчэн дээ биш дээр ороод би одоо багшин дэд оюутан би алиалагч шалгуулъя гэдэг. Өрөөнд нь юм хийгээд байгаа юм чи юм уу шал. Тэндээ шиг саялтай. Миний хүч алиалагч арай биш юм аа. Уу яах вэ чи багшин дэдийг төгсдөг жийтл болно вэ? Тэг чамайг өмүүлэхгүй энэ гээд сээгээ чинь багшаа гэж 2 хоног дагаа шилээр гээд авчигөө шав ороод энэ тэр тэгж яваад тэгж явтал чинь одоо ардын жүжигчин киноноор жигж сураачин кинодаар маа ингэж багшилдаг байсан. Жигж би хуурдаж ирүүл уншдаг байхгүй юу. Тэгсэн жигж туга жигж суран аюугаа магтаад сэтгэлдэн таалагдсан манайтай нэг уулцсан чи ингэ аль нутгийн хөгдөг нэг сайхан ирүүл энэ тэр тэнгуү жигж сурах 30 жигж сургаа. Таны энэ нутгалт. Тэ шууд дагаад болгож чинь тэгээд дагаад байсан чинь намайг их хурдын намгт авчирсан. Их хурдын намг жоохон ашигтай гардыг ингэж ядлуулж байгаа. Тэгээд яг хойд нь гарч лээ тэгээд тэгсэн чинь хойд нь жигсрэнгаа би бодсон юм а энэ нэг гуугаад байсан чинь энэ бас энэ юм байна уу гэж бодоод хүний амьд их олон хөлөө шалгаж намайг авсан. Тэг чи хотмогийн жесттэй дүр штэ бүр ийм өрттэй би чи хөдөөнөөс ирсэн тас Монгол. Тэг яагаад тэр сонгож авсан мэдэхгүй. Тэгээд хүний амьд би хүний дайлтай ажиллах болсон. Цэрэн дав одоо ээлтэй кино. Цэрэн дав Төмөрбаатар бид гурч гурван оюутан тоглож байлаа шүү дээ. Тэр цэрэн дав өнөөдөр ардын жүжигч. Төмөрбаатар гавьяа төрийн шагнал би солингоо сэтгэлд. Тэр киноны ивэл бидэнд их. Эсвэл зөв өдрөө зөв мотор дуурахад очив юм шиг байна. Тийм ээ. А тэгээс би зүгээр өөрөө сүулдэ анзаараа за энэ биш юм байна. Энэ бол миний хийх ажил биш байна. А зөв урлаг дарахын тулд тэр урлаг гэдэг юм чинь сонирхож хамаагүй явжсан юм би. Арайч гашилсан ус уух болоогүй байлгүй. Юу ч гэсэн алтан шооны нөхө мэднэ. Ахын нэг үзээтэл. За явна. би таныг бижак өмсөх зураг нэг дууны 2 3 дугаар бадгийг өчсөн гэж сонссон. Та тэрийг мэдтгүү би бодлоо сонссон. За. Монголын үнэртэй салхи үнэн байна. Тэр чинь соёс сэрэл багшилж яахгүй юу? Тэгээ сэрэл бүтэр өрөнд нь очиод хоёлаа сэрэл хөгжим төгөөд би суугаад хоёр энэ магтахгүй юу? Над чигч том зууны яруу найрагч байхгүй болоод сэрэл чигч мундаг хөгжимч байхгүй болоод хөгжим энэ гоё яаштай гэдэг. Дарарири ингэж сонсохгүй гоё. Гүнжэнхэн чимээ дарарири гэдэг. Наадах юм биш үү? Монголын үнэртэй салхи гэдэг байхгүй юу? Тэгээд те. Яаж тэр үгийг олж байна? Бууж яана үсэр бууж байна нэг болдог ингээд. Тэ. Атгаа толж удаг нутгийн зингэр салхи миний амьсгалаа. Тэгээд нэг толгой нэг дөрвөн бүрийн чинь аял аргацсан. За ингээд алуулчихгүй юу? Бид нар чинь тэгж бас юм л те. Дон тим юм би. Зүудмэн дөөрөөдөө зүрхэн дараад нэг сэрчмагийн дуу шүү дээ. Тэр галтуур биш сэтгэл зарвал 10 хонжичуулна 10 секунд чийжүүлнэ. Сэтгэлийг зарах нь болохоос шүү тийм ээ. Тийм ээ. Сэтгэл зарахгүй 10 хонсон сэтгэл зарсан 10 минутанд тэр гэж багтгүй л дээ. Тэгээ авяас чадвартай дээ биш. Тэгээ сэрчмагийн тэр дуу гэж бэргэж дуу ярина. Шүн намайг залуучууд дууд. Жүжиг доолох гээд. Та хүрээ идэр. Нэг цагт очлоо. 16 нагч дуучдаг оролцсон. Тэ? Свинг гэж зааж унаас ийм хүн агуулгаас сонсож байгаад зүүд мөн төрөөд байна зүрхэн дараад болж ирэхгүй. За сэрчмааг оруулах наад хоёр мөрөн дээр би үлдсэний бичиг гэж бидчихсэн шүү. Одоо энэ нөгөө цэрчмийг гой дуудаг шүү дээ. Зүудмэн төрөөд байна, зүрхэн дараад байна. Намрын хүдэр мороо минь. Над дээр яхан асахгүй чи явдаа гэж.
Тэгээд битээ хайцсан сэрэ дотор. За. Тэгээ хайцсан байсан чинь би нэг өдөр бас нөгөө галт уурш гэдэг юм уу найз нөхөдөө туслаад нэг юм хөтлөлөө нэг сагдагийн байгууллагын криминал засгийн хамтанд оё болоод өөдөн л таныг нэг хүн асуугаад ирэхгүй юу? Тохиолсон чи хэрэг зогсчих. Цааш нүгрэх. Би таныг хөтлөе хайл. Бааларлаа яасан гэсэн чи би нөгөөг чи аян хийгээд 10 жирок хийгээд яг бэлэн болгоцсон. Өнөө шин 12 цагт гарахгүй. Маргааш нөгөө энэ бүтэн сан жавхлан тоглолт. Талбай дээр 9 жан тоглох гэж. Одоо ч болохгүй. Боингийн жагаа чинь санаалсан шүү дээ. Боингийн жагаа юу гэж байгаа гэдэг. Тэгэхгүй юу? Тэгэл хоёлын шууд таксидад очлоо. Жавхлан хөөд ирчихсэн. Тэгэл ерөөсөө нэг сонсоол тэгэл яг одоо жавхлан чийлэг авах цэрот чийлнэ. Зүгээр би шууд пультэн дээр зохиосон. Мөр нөгөөл. За нэг авт тэгэл явсан. Үүнийг л гайхамшиг гэхгүй л өөрөөр нь. Үрэн үлдээд нүсэх нутгийн зингэр насаан гэх юм. Миний амьсгал, миний аймаа гэж. Тэгээ ер нь яг сэтгэл хөдлөөд юм уу, онгод ороод гэдэг юм уу, сэтгэлийг хандуулж чадвал хугацаа бол тийм одоо юу биш шүү дээ. Хайргууд 9 жил амьдрахаас хайртай 10 хон жолно гэдэг шиг тийм ээ. Тэр сэтгэл байвал тэрний хугацаанд их багтаас байдгүй шүү дээ. За гүрээ аха манайх зочдтой халуун хоолундаар дайлдаг бол одоо энэ ном байна. За. Тэгж айлд очиж хүндрүүлдэггүй. Миний нэг онцлог. За. Монгол Европолтой бисүүд ресторан 100 машины зогсоолтой 100-аас 150 хүн хүлээн авч бүх төрлийн хүлээн авалт тэмдэглэлт баярын захиалга авч байна. За ингээ манай бисүүд рестораны мастер тогооч нар маань бол одоо энэ сайхан буузыг гүрээ ахтайгаа ярих нэр үнэхээр сайхан байна. Би бол ерөөсө дуурмаарчгүй зүгээр ингээд сонсоод гадаадаар их явсан буузаа сансан байж магадгүй тий. Герман явж ирээд буудаа сонсчтай шиг томроод байгаа ч. Сайхан л да. Энэ ичээд ярьдаг юм уу? Ичээд ярьдаг юм. Ичээд ярина. За. Ичих юм уу? Зүгээр. 2017 оны 2 дугаар сард ашиглалтанд орсон гэрээс гэр дурайтай 5 дахь бэлэглэх орон сууц хэлбэрийн UB сууц зочдбууд л таныг урьж байна. Гүрээ ахыгаа ирнэ гэсэн сургаар би чи одоо нөгөө бамбуу шивэн боон дээр очлоо бас таныгаа бас хүндлэхгүй л ерөөсөө болохгүй юм чи. Энэ нэр нь бас идээд засахад өнгөтэй, идэхэд амттай. Ерөөсөө хэвэр шар тосон одоо ерөөс хамаагүй одоо ер нь давуу чанар ихтэй юм аа ерөөсөө. За ингээд тэглэгүй яг хоо 120. Бууцны амт бол одоо сайхан байв уу? Сайхан байна. За. Ер нь танаар бага насны чинь ээжийнхээ тухай яг энэ талаар ерөөсөө яриулахгүй гэж бол одоо чаддгүй маа би ерөөсөө заавал нэг яриулмаар санагдаад. Яг одоо энэний тухай ярихад их дуртай байна. Таны асуултанд. Ягаад бол би одоо ингээд ойрын нэг сар одоо тэр нэг ээж энерхийн тухай нэг юм ингээд сэтгэл төглөөд байна л да. Нэг юм номог байна. Үйл явдал. Нэг 30 орчим насны хоёр хоёр хүүхэд төрүүлээд хоёулыг нь алдчихдаг юм. Хоёр хүүхэд нь хоёулаа 5 настайдаа ингээд хүн болж чадахгүй тогтдог байхгүй. Эхнийг 5 нас үрээ дараагийн 5 нас үрээд. Гурав дахь нь авгаан та хөлхөнд болдог. Тэгээд нөгөө хоёр чинь айн үстэй ордоочдөг. Охин хүүхд ирүүлгээр нь дахиад хүү заяахаа өгсөн чинь дахиад хүү заяачдаг. Тэгэхээр зэрэг ламдаар очдөг. За та охин гэдэг хүүгийн төөрвөл тий охин болвол та хоёрын хажууд нь хүү заяа нийл гарвал тэгэл дэрэгдээс нь явчихна гэдэг. Тэгэл нөгөө хүү чинь охин болгоод шүү ой зөрч хөрөнд нь сүү жиг зэрэгэл унган хар дайханд нь самшигрыг оруулаад ингээд охин болоо охины тоглоод утсаарүүлэл ингээл явсан чинь 18 хүрээд эргэдэг юм иддэг. Эмхтэн үнтэй ингээд зөрчдөг. Тэгэнгүүтээ гизгийн тас огтлоо гэртээ иддэг. Тэгэхээр нөгөө ээж аав үеийн сурагтаа хөтлөхтэй ихтэй үзэгдэхгүй байх хэрэгтэй те. Мөлтгөж ирээд мөн биеийн үзүүлээд ижигийн гомдох нь тийм ээ. Тэгээд хөөгөө явуулчихдаг. Одоо миний хөөг ингэж ингэж тэр ижи авдаг гэдэг. Тэр хүнийг ч гэртээ ирдэг. Тэр жилийн хулгайч болоод зүсэн зүйлийн үзэл ээж аавнаас нөгөө дуусаар байгаа дуулдаг айлсаар аяархан болдог шиг ингээд үрийн санаа битгэрээ сүлдээ зүүдлээ их тийм болдгийг. Миний одоо бичиж байгаа энэ зохиол тийм.
эхүрийн хэлбэрлэлийн тухай. Хүн орчлонд гурван ертөнцийг дамждаг юм байна. Нэгд ертөнц хүн байх ертөнц. Тийм ээ билж. Ямар хүн байх вэ? Гуйлагчин байх вэ? Дүүзэн байх вэ? Хаан байх вэ? Нэг ертөнц энэ үл. Хүн байх өөрийнх нь бодгалыг. Хоёрт нь хүний эцэг их байхын ертөнц гэж нэг юм байна. Эдээ хэцүү. Тийм ээ? Гурав дахь нь хайрын ертөнц. Энэ гурван ертөнцийг нэгэн бие дээр хүн авч явдаг юм байна л да. Тэгээ эндээс би энэрхүү ертөнцийг авч байгаа юм. Яагаад ингэж байгаа юм бэ гэвэл биjíдээс оруулж, аав ээжээс оруулж байгаа. Яг миний ээж аав надаас өмнө хоёрыг алдаад би ганц айлын ганц өгсөн байхгүй. Мөн чаргадаж өссөн дөө. Дэлхийн үнэлсэн херунаар дүнсээ уулзуулах нь бүхий эсхийн гурлян өрхөт нь бүгд наринд тулсын төрийн дуулал эгшгэлнэ. Бид нар зүгээр хүүхэд гардаг хүүхэд ачаа үздэг гэдэг нэг тийм юугаар ойлгоод шатараалж ойлгоод байгаа. Гэхдээ тэрий чинь буй болгох гэд маш их зовдөг, маш их тэр эцэг хүний их хүний энерги ямар аймаар юм бэ орвоо. Ийм домог одоо ингэдэггүй бол одоо яана гэж бодохоор яг жамаар юм шиг боловч эн чинь тэгэхээр би тэр утгаа яагаад байдаг гэж энэ армаа ингэж энэ зохиол армаа юм уу том юм живтлээ симч үтсэм ижигээ бодож үзсэн юм. Миний ээжийг зүгээр л гэрт нэг тийм зүгээр л бие модал өгсөн байсан шүү дээ. Харин ч уртнаас үүдээ бараа 1999 онд болсон. Тэгээд одоо би бол ямар нэг онгод авахаараа ижигээ барьж л авдсан шүү дээ дандаа. Ээжээ гэж бичиж байгаа. Тэгэл дараа нь шүлгээ бичдэг. Ижидээ хайргүй өнгөж юм байх уу? Одоо үдийнээс нь их сан биш одоо шаргалчлаа шүү дээ. Илүү их санд. Аж ахуй цаа үзэхэр сан. Тэгээд энэ хүйний ижидээ нэг авдаа нэг сайхан шүлгэн тарны хэмсэгээд энэ маань ер нь гайг болж байгаа гэж бодоод байгаа. Их уйлж үтсэн, бодож үтсэн. Хүний газар чинь Монголынхаа тухай бичгээр илүү гоё боддог юм шүү дээ. Би яг 60 хоног бичсэн. Сүжитний яваал миний эмигэд уйлсан. Тэрнийгээ садлаад тэгээд ээж одоо тэгээд бархандаа нэг шин ээжийнхээ хүрт ороод 90 дод шүү дээ. 40 хүрч байсан. Нэг шин ороод ээж аваач ч юм уу тэгс чаа ээж. Хай мөксгээ миний гоо наашир ээж тосогдоо юм уу хажууд ир живтэй байна гэдэг. Тэгээс үлдэн тэгээд бүднээс ээж юм чудаг гэдэг шиг ер нь үүд болсон. Тэгээд ээжийнхээ хүрт ордог байж тэгэл боддог шүү дээ. Балхааны мөш алдаг манай гоо ижигээл гус гараад явж өгдөг гэлдэг. Үйлдэх юм аа би. Их санд ээжийг өвгөн болохоор бүр их самж. Би мөрөөддөг юм. Дотоотой хатуутай хорвоод нь бүтэн жаргаагүй чахавтай дууны мөнхийн хлиш шиг миний чи дэрэгдэн лэвлээ жаргалтай гэж би залбирдаг юм. Манай ээж ярьдаг юм аа. Гөрөөсрийн ээж нь би энэ жоохон онцгой байх шиг байна. Тэгээд нэг тэр нэг морин тайлбарлал болчихгүй дээ гэд. Манай гэрлийн хүний ном бичиж байгаа юм. Би зүгээр бичээ бичлэх гэж байгаа. Хүүхдүүд загнаал байгаа. Тэр аягүй л үзэгчид энэ хөрөх бах зүгээр л энэ амьдралынхаа тухай ингийн юмнуудыг. Тэгээд тийш нэг Монголын урлагийн түүх болчихж байгаа юм л дээ. Шин зориг тэр ирсэн тухай бичих хэл тэгээд тийм ингээ өвчин шүү дээ. Ингээл баавуулаг сураа ах бидний тухай бичих хэл ингээ нэг юм бол. Тэгээд тэн дээр манай аагаа бичээ та би яш авчихтаа гэдээ авцсан л да. Тийм юм болсон юм. Нөгөө нэг 1990-ад онд нэг яах ядарлаач нэг кино хийгээд. Тэгээ ингээд наадан болохоор л нэг огшоод идэг. Би тэр үеэр чи нөгөө зурагтайгаа ажлыг хойшин тавьчихсан байхгүй бүр 2-3 жил. Ийм явж зурагтай ажил хийж ирэхгүй. Сайхан энэ дэрийг хайрлаад ерөөсө зогсооцсон. Зүгээр бас онол миний ажлыг хийгээд тэгээ хүмүүс ингээд наадан болохоор олон жил хийсэн чи ингээд 7 хөөдөлөө хадагт нэг их сумгаан дээр очлаа гэсэн оргиод болдог. Тэгсэн чи ээж нөгөө мэдрэмжээрээ тэрийг мэддэг байхгүй. Би энэ таархан байсан тий. Минийх одоо наадан болж байна морио тайлбарлана да гэхгүй юу. Тэгнэ ээж тэрнийг хэлээ. Ээж нь тэгвэл учир сууж байгаа төвгийнхээ тайлбарлахыг хараа яг ангууд л чавчдээ би. Шадар сайдвар улсын наадмын комиссын дарга байдаг байхгүй юу. Би шадар сайд дээр үүж орлоо. 5 цагт. Шадар сайд дээр гөрөөс байгаа юу би нэг таньсан юм гоос юм аа. Энэ наадмаар ганцаанаас тайлбарлуулж өгөөч гэж. Тэ би дагаал тайлбарлчих. Тэр дээд гурнаас чинь ахгүй. Ямар мат над тэр зам. Үгүй одоо ингэж байх юм гэж чинь. Манай дарах өөр өглөө телевиз. Тэгээд гисэн чи ээж одоо бүрээ одоо тэгээ зүгээр л одоо чи тэгэл бид нар тэрийг тайлбарлаа. Юун дээгүүр яриулдгийг. Гэхдээ бас ингэж байна шүү дээ гэсэн байхгүй. Тэгээ маргааш мэтлээ. Азаргийнхнаас соёл нь явж ил байлаа. Би нэмүү дагаа тайлбарлаад ороо нэрэл яг ингэж суугаал. Тэ? Нөгөөдгөө монтажлал. Сууж исэн чинь орж ирээл. Чи тайлбарлахгүй шамар гэдэг. Мэржил нэгтэй нөхдөд шүү дээ. Өө ингэж би гэсэн чи одоо ингэж наадан болохоор орж ирээл солиор бол. Хин энийг оруулах гэсэн юм дэр гэл.
Тэгээ уйлаад гарсан шүү дээ. Зургатаас. Зургтын дэнжээс. Уйлаад нөгөө жүжигчин дөрцсөн биш үү? Дөрцсөн дээр дөрцсөн битэр манайгаар төрөж өгөөд би өчрөг уйлаад тэгээд их тийм хэцүү. Ялангуяа тэр уран бүтээл фильмийг ээж нь хүлээх. Тэгээ ээжидээ тэрийг сонсгож чадахгүй байна. Тэгээд тэрий чинь тэгээ маргааш нь болохоор би яасан гэж жүжиг шиг өглөдөл юмсаар авчихгүй. Тэ? Миний хөө мориндоо явах гэж байна уу? Тийм ээ ажаа. Тэ? Тэгэл орж ирээ. Моринд яваад л сайхан байдаа гэдэг. Тэ? Бараг энэ зураг хинг хүчиж байгаа юм яриад тэгээд ээжүүд мориндоо явж гэж бодоод ингээд нэг иймэрхүү тэгээд ичи гэдэг өөрөө тийм том ертөнц юм аа. Тэрс ямар сандал би дахин хэлдэг хүн өдөрт ижиг хийсэн удаа бодож бай гэж. Хүн бүхэн ижидээ хайртай. Тэр үл ахтун агтай ижидээ хайртай бидний миний сэтгэл би өөрөө найрагч юм бол тэг мянган ижигээ хайрлаж байгаа хүний өмнөөс нь тий нэг хүн ч гэсэн нэрээ тийм болов энэ шүлэг юм. Би хамгийн сүүл бичсэн шүлэг бол миний бүүн дог миний ижээ зохиосон гэж залуу дуучид болж их сайхан дуулсан. Цэнгэрд нотаа хийсэн баг. Байна уу да. Миний ижээ бүүн дог зохиосон гэж. Үнэн миний ижээ зохиосон. Дэлхийд өөр хийж зохиохгүй. Миний шүлгэнд байдгийн. Миний ижээ өрөөнд буй айлхан хүнээр залгаж байгаа өхрийн зэлнээ өглөх гэж хүүхнээс заргалж байгаагүй гэж. Хөөчин уул өргөж таныхаа чиг хариулах урт хоолын бодлын тэнд дараатай яваа шүү. Ээжээ. Та хүүтэн гомдоогүй үстэй. Яагаад тэр зүгээр өөрийнхөө ээжийг бичнэ, өрөөлийн ээжийг бичнэ хамаагүй. Тийм шүлгүүд олон байж болно. Хүмүүст энергийн нэрхүүд нь хэрэг болж байвал болоо шүү дээ. Тийм үү, орчлонгийн нотоос нэг жаав гэдэг. Тэгээд яг үр хаан тэгээд л одоо ингээл би бас ярьж илээс л та. Гон одоо янаг үл ингээ битэр бол бас их ойрхон сэтгэл ойр байдаг хоёр. Тэг зургатаар л хоёлаа гарч байгаа болохоос. Одоо хүн юу гэж ойлгоно. Манай гоо өтер чинь одоо энэ жил танилцсан даа 47 жил болж байна. 47 жил танилцсан. 3 жилийн дараа 50 жил болох нэ дээ. Чи яагаад тантайгаа ийм удаан жил амьдэрдэг сайн хүн бэ энэ гэж хүн бодох хэрэггүй. Заавал 40 50 жил амьдэрсэн бол сайн гэрвэл 2 3 тэр яагаад энийг хийж байгаа юм бол шүү дээ. Би энийг шүү дээ яагаад хэлж байгаа би аминдаа хайртай байхгүй. Өөртөө хайртай байхгүй. Миний багнаас миний 16 насыг миний ээжийн аавыг мэдэх хүн миний хажууд байна гэдэг чинь хамгийн том завшаан байхгүй. Ярих талтай ээж тэгжүүлэх гэдэг мансаг төвч шүү дээ. Яг тийм. Тийм учраас нөгөө урт амьдрахаж утга тэрэндээ илүү акцент өгөөд орж уу хэлдэг. Тэгээд аваад байгаа ч удаа амьдрсэн билүү. Мууснартайгаар байж болно ч тоос тийм ээ. Тийм ээ. Нэг тоглож байгаа шүү дээ. Тэр хүртэл байдэн шүү дээ юм. Чинийхээ хайр. Чинийхээ үнэн хоёрыг чамаас биш бусдаас л харин ухаарсан байвал яах вүлээ? За гүрээ ах та ер нь олон салбар төрж сорлоо, олон уран бүтээл хийлээ. Энийг одоо ер нь тэгээд нэг ингээд нэг зарим улсын гэдэг чтэй нэг би өстэй тэр болгондоо л хайртай гэдэг танд ер нь эрен бэлдэг дараалдаг. Гэхдээ би энийг хийчлээ гэж юу гэсэн нэг тийм омгшдаг энэ юу байна уу? Гэхдээ уран бүтээл хийж байгаа болохоор байна. Байна байлгүй байх юм. Тэгээ одоо би чинь одоо намдаггүй шав 30-аад жүлэг тайзан дээр тавилаа. Надныгийн нас өдржийн тоож үжиг хийсэн жаргаагүй нар гэж. Би л тэрэндээ их дуртай байдаг. Одоо нас өдрж гэдэг хүн ертөнцийн мөнгө үзнээс хойш Монгол улс анхудаа тэр хүний тоож үжиг хийж байгаа. Анхудаа шуурд нас өдрж нэг ч үжиг байхгүй. Тэгэхээр тэр нь над дээр дохино гэдэг бас хувь гэж бодож байгаа байхгүй. Тэр их хүний тухай хэсүү юм бэ? Их юм уншсан. Хагас жилээр навцлсан. Тэгээд тэрэндээ их амарчдаг гэж үжигүүд их дуртай. Эрдэм номынхоо хүчээр энэ төрийг царайчлаад үзэлтэй. Би эх орон ард түмнийхээ төлөө оюун бэлгээж хэлээснээс бус энэ мөнхөг төрөөс уухгүй. Аш доржин насрал доржин амьдрал уран бүтээлээ сэтүүлсэн жаргаагүй нар хүүхэн эмгэн үлдэж үжиг. Тэгээ одоо бол бас нэг тэгээд яг нас үдий болохоор юм нэг л одоо л нэг химээр юм шиг болж шүү. Тэгж дуунуудаа бирэндийн тэрний илүү тэрэн дотоо гэх юм байхгүй. Бүгд нь л хайртай. Тэвийг цөөхөн дуу сүлүүд хийж байгаа юм аа. Дуу хийхин сондан болсон биш. Зүгээр болж игэл муу дуу хийхгүй байхын санаатай. Гэхдээ бас нэг дуу муугаа сонсож явах сайхан шүү. Нэг үйл гээд бас нэг үзэгчд ингээд чагнаад энэ төр сууж яханд. За тэгвэл одоо та манай нэвтрүүлгийн төгсгөлд
нэг өөрийнхөө одоос нэг галзуу сайхан уран бүтээлээс эзэнийхээс нь ч үйж болно. Бас нэг танаар бол одоо шүлэг хэлүүлэхгүй бол одоо манай үзэгчид бас сэтгэл дундор хоцрох нь бол одоо дамжиггүй. Тийм учраас таныг нэг манай үзэгчид Би зүгээр бодож ял да өнөөдрийг ачтай юм нэг та нарыг дуудахаар бийсэн чинь би улсын эвлэг үйлдвэрт бодгөрөөсний одоо зүүдгээд энэ нэр жах өөрчлөгдөх баг. Энэ нөгөө шүлгүүлсэн юм маань энэ. Тэгэхээр энийг одоо хаанаас нь жигж унших вүлээ. Зүгээр ер нь үзэгчид л унших сайн болно гэж би итгэж байгаа эндээ. Их сайхан болж байгаа гэж. Тэгээд би ингээд нөгөө номын их явж байгаа байхгүй юу? Тийм. Их тэгээ ингэсэн чинь одоо ер нь тарав шиг болох уу? Би нэг юм хийхөө. Би номынхаа ихийг бэлдээд тэгээд ардын уран цагт бавгийн лавсран ардын уран цагт балжирийн догмод хоёр урд талд нь энэ номны их хийж өгсөн байхгүй юу? Хэлж байгаа юм. Гэсэн балжирийн догмод гой бүр энэ ч яг шүлэг болоод номон дээр гарсан юм. Ийм бичсэн байсан. Гөрөн улсын хилийн дэсийг салхи мэт болох гэж гүйгээд ирсэн мөр мэт гадаавян дээр зогсох гүн шөнийн зүүд мэтүүд дэрэн дээр үрсэх гөрөөзрийн шүлэг адуу мэт амьтай. Дэлгэрхийн их хур жагварлын дөм мэт гөрөөзрийн шүлэг дэлхийн нөгөө бүрнээс үйж ирсэн хүлэг мэтүүд ахманы хөлстэй эрхүний хитэн захиур шалуун сахиус мэтүү явдаг эрдэн зогтын аваа хөгжин мэт хөгшигтэй. Гүйгээд ирсэн мөр мэтүү гадаавян дээр үрсэх гөрөөзрийн шүлэг адуу мэтүү туурай мөртэй гэж. Би баярлаад байна. Энд хүн өөрөө магтж битээ болгоо. Догмод байгаа ингэж бай гэхлээр одоо болоод гэж бодоод байна шүү дээ. Энээс том шаг. Би бол урд нь хийх гэж байгаа байхгүй юу? Догмод номд нь гарсан ба шүү дээ. Тэгээд би энийг бол урд нь байсан чи би уншуулсан юм бол догмодоо гадагсан чинь унших сайхан байна. Би чи тэр миний тэр жилиг урд нь хийчээч. Тэгэл болоо шүү дээ гэсэн байхгүй. Энэ зохиол тийм юм гэж атгаад яах вэ гэд. Би минийхээ сэтгэлд ойрхон байх л гоё юм да. Би бол одоо сайхан нэвтрүүлэг би бас үзсэн хэдэн дугаарыг. Хоёрдугаар зүгээр 7000 үзэгчтэй хүмүүс ирэхэд өөрийнх нь ч маш хөндлөж хөтөж явдаг. Миний маш хайртай. Энэ Монголын суухан алдартай хөтлөгч нэг тэгээд бараа-бараандаа сайхан энэ Монголынхаа чаддаг хийж сайхан бай. За та надад бол одоо манай үзэгчдэд бүх сэтгэлээ бодлсон учраас би бол одоо танд гарынхан мэлгийг одоо ёстол ээжийн чин оронд ээж болж өгөх юм олж ядаал одоо тэгээд хайндаа одоо тэгээд гүрээ ах минь. За энэ манай нэвтрүүлгийн ивент итгэж мон сүнсийн одоо дотор нь цэнэг байж байна, хужир шуулсан ус байж байна, дүржуудаг цай байна. За тэгээд гадуур нь чихрээр бүрдсэн ааруул ууж байгаа. За энэ ихнийх нь баярлах болоогүй. За би танд бас хүүхэд залуучуудад сургамжтай хэрэг болох болов гэд Цэлэн Гэрээс компани ямар үед ямар үгийг хэлэх вэ гэсэн одоо энэ ном тэдний өөрсдийнх нь номын редакцаас бол одоо номын хурд редакцаас хэвлэлэн гаргасан. Жишээлх юм бол одоо энэ хормос тэнгэрийг гаргахдаа бол одоо юу гэж хэлэх юм шинэ нутагт буугаад сэржин мөргөхдөө юу гэх юм гээд та ч одоо хэрэгтэй. Хүн ер нь тэгэл сур дуустгүй гэлээ таны сураагүй үг хэллэг маш их үе шүү. Тийм учраас Цэлэн Гэрээс компанийн бүр заавал танд өгөөрэй гэж өгүүлсэн шүү. За тэгжээд л одоо гүрээ ах маань одоо сар шин болох гэж байхад тэрвээ бас нэг 3 өрөөнг юм хэрэглэхээр бол эхлээд энэ уконыг ууж агаарай. Элэг хамгаалагч дараа нь уугаарай. Энэ бол ерөөсөө элэгний чинь ганц юм ерөөсөө тийм учраас за нэг уутан дээж өгнө. Бас болоогүй. Би нэг жагуун шиг л байна. Тэнгэрийн шиг компани дорт. Очоод сайхан өр хөвгтэйгээ ингээд хэдээд Тэнгэрийн шиг компани манай нэвтрүүлгийг ивент итгэж байгаа. Бас хөлөн бөхчим. Тэгээ нөгөө хүн шугамраад байдаг шүү дээ. Гэдэг хөлөн бүдэлгтэй улсуудаа нэвтрүүлэг ингэж тэгэж ер нь үзэж байна. Манай баг хамт олныг дэмжиж байна. За тэгээ сайхан хүсье. Баярлалаа. За баярлалаа. Бажинэмтэй яриа боллоо.